Сайн санаа үзэгчдээ амралтын өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр өнөөдрийн аялал нэвтрүүлгийг үзэж та бүхэнд Улаанбаатар зоо аквариум дээрээс хүрч байна. Тэгэхээр Улаанбаатар зоо аквариумын үүсгэн байгуулагч Мөнх Толготой та бүхэнд уулзуулж байна. Сайн байна уу? Сайн байна уу? Энэ өдрийн амралтын мэндийг хүргэе. Тэгэхээр Улаанбаатар зоо одоо энэхүү амьтны хүрээлэн маань хизээнээс хүүхэд залуучуудтай бүгд хаалгаа нээсэн байна. За манай Улаанбаатар зоо аквариумыг одоо нас жил гаруй өмнө анх санаа гараад бид өөрсдөө нийлээд нэг 4 золоо өөрсдөө нийлж хийгээд өнгөрсөн оны сүүлээр 12 сарын 29-нд анх нээлт хийсэн. Одоо тэрнээс хойш нэг 5 сар гаруй үйл ажиллагаа явуулж байна. Хичнээн төрлийн амьтд байна тий. Тэр талаар бас танилцуулж байна. Манад нэг ойролцоогоор нэг 40 гаруй төрлийн амьтан, 100 гаруй төрлийн загас байгаа. Ер нь нэг 150 гаруй зүйл хийсэн болно доо. Олон төрлийн халуун орны ч юм уу тий Монголын нөхцөлд амьдрдаг амьтдыг энд авчирч нутгшуулж энд амьтны хүрээлэн хийн гэдэг бол тэр болгон хүн бүхний санаанд багтаад байдаг зүйлс юм биш тий. Тэгэхээр зориглож энэ ажлыг явуулж эхэлж байгаа танай хамталд бас баяр хүргэмээр байна. Маш олон хүүхэд багчууд маань зөв амьтны хүрээлэн гэдэг гадны орнолоос ч үздэг юм байна гэж ойлголттой байсан бол одоо дэрэгдэн ирсэн байшаа тий. За баярлалаа. Бид ч гэсэн анх эхлээд төлөвлөгөөгөө гаргасныхаа дараа бас хэцүү байсан. Тэгээд яаж хийндэл гэж бодчихсон. Тэгээд ямар ч төс энэ ажлын ард гарчаад байж хатаа бахархалтай байна. Одоогоор тэгээд ямар ч төс хүүхд залуучуудаа аль болохоор өөрсдийнх нь үзэж хараагүй тийм халуун орны тэгээд далайн загснууд гэх мэт амьтдыг үзүүлж байгаа. Цаашдаа улам өргөчхийг бол хичээх болно. Энд тижээхэд та бүхний тижээхэд ер нь хүндрэлтэй хэцүү их арчилгаа шаардлагатай ямар амьтан байна жишээ? Бараг дээр бүх амьтын арчилгаа шаардлагатай. Гол нь энэ амьтдын болохоор бид нар ч нөгөө үе төдөлтөөр юм харуулнахээс үг хэлгүй болохоор ерөнхийдөө сайн ажиглалт хэрэгтэй. Жишээлбэл могоо хэд ч 7 хоногт зарим нэг удаа идэх, зарим нь 14 хоногт нэг удаа идэх, зарим нь бүр ойрхон хоолой идэх. Тэр болгоныг зохицуулж харж яаж байгаа гэж их анхааралтай ажиглах шаардлагатай байдаг. За. Хуурай газрын амьтад бас байна. Усны аквариумын амьтад байна. Аквариумын заснууд сая түрүүн хэлж ийн л та тий. Би бол энгийн нүдээр ингээл харахад энгийн түгээмэл байдаг загас яг тэр Африкаас ирсэн загас энэ төр бол ялгдахгүй л харагдаад байгаа байхгүй тийм мэрэгчдийн хүний нүдээр бас их өвөрмөц төрлийн загснууд бас байна л тийм. Өмнөд Америк Амазон мөрний зэрлэг загснууд ерөн дэлхий дээр хамгийн хүнтэй байдаг. Одоо манай тэрний төрөлд болсон алтан өмгөө загс байна. Амазон мөрний хажууд байдаг нөгөө жижиг голуудад амьдардаг пиран, зэрлэг пиран бас хоёр төрлийнх бас манад байна. Бүр яг жинхэнэ байгалийнхын зэрлэг төрөл одоо хүн дээр гаршааг өгсөн байхгүй. Тийм төрөл байна. Тэгээ мэрсэр ерөн ховор загснууд байгаа. Монголчууд маань өөрсдөө харж үзэж байгаа тийм загснууд байгаа. Амьтанд хайртай хүмүүс л энэ аквариумыг Улаанбаатар зоо аквариумыг бий болгосон гэж ойлгож байна. Тийм ер нь тэгж ойлгож байна. Би ер нь нэг 5 настайгаас хойш янз бүрийн амьтанд хийжсэн. Мөнхийн л ийм амьтдтай байсан. Тэгэл дүүнэр санал болгоод нэг хийсэн дээ. Олон төрлийн амьтдыг дахиад нэмж ямар төрлийн амьтдыг авчирэх гэсэн бодлоо. Манайхан дүнцдэггүй амьтдаас авчирсан да. Тэгээд манай Монголын нөхцөл маань жоохон хүүтэн болохоор бас нэг дулаан орны амьтдыг авчирч чадахгүй. Эхний ээлж нэг тэмээр бол үзүүлдэг юм уу гэж бодоод байна. Тэмээр яруулаа. Хин ч хижээхт бас нэлээд том талбай бас хэрэг болох байх гэж би бодоод байна л та. Үгүй юу? Тийм болоо ямар ч бас эхний ээлжинд тиймэрхүү бодолтой байна. Яг одоохондоо тийм төлөвлөгөө алга байна. Тэмээр яруулаас үзвэл хүмүүс бас маш сонирхолтой байж магадгүй тий. Кенгурууны юм жижиг кенгуруу ч юм уу. Ер нь дараа Улаанбаатар зоо аквариумд бас ямар төрлийн амьтд бас нэмэгдэж ирэхийг бас таашгүй юм байна. Ингээд бүгдээрээ аяллаа цааш нөргөжлөө.
Немо гэдэг хүүхдийг нугаараа сайн мэддэг. Алиад их загс гэдэг тийм. Маш олон төрлөөр л байна л та. Тэрээс ямар загснууд гэдэг. Одоо бид эдийн хойноогоо нахгурамд далайн шүрэн арлын загснууд байгаа. Хүүхдүүд Немо гэдгээр танигдсан алиад их загсны 4-5 төрөл байгаа. Тэгээд далайн од байгаа. Тэгээд далайн нэлцгай бигтэй дум байгаа. Сам орхоогоо ерөнхийдөө далайн бичил орчинг үүсгэсэн байгаа. Энэ өрөө маань өөрөө тэр чигээр яг цэвэр загсан зориулагдсан загсны өрөө. Дотор нь цэнгийн үсний болон далайн манай монголчууд өөрсдөө үзэж харж байгааг содон чамин загснуудаар өрөө бүрдүүлсэн байгаамаа. Тэгэхээр энэ байгаа загс болон амьтдаа ерөөсөө зардгүй юм байна тийм. Манай одоо бид эдийн яг хийж байгаа үйл ажиллагаа маань цэвэр үзүүрийн зорилттой, бизнесийн зорилттой байхгүй, зарж өрөх юм болохгүй. Загснууд үржээд үнэхээр багтахаа өдөд одоо яадаг гэхээс одоохондоо манай нөхцөлд одоо үржих нь ховор загснууд болцсон байгаа. Дандаа нөгөө нарийн шаардлага, орчин шаардлагатай хэрэгтэй тийм загснууд байгаа. Далайн загснууд ч бас тусгай тийм шүлттлэг тий. Далайн тийм шүлтлэгтэй ус ч гэдэм үү тийм. Орчныг нь их бүртгүүлж өгөх хэрэгтэй гэдэг юм тийм. Далайн усыг бэлтгэхдээ эхлээд одоо бид эдийн хэрэгжилж байгаа одоо ус шүү дээ. Тэр усыг цэвэршүүлээд дотроос нь холоор болон төмөр энэ салгаад тэгээд дээр нь тэр усаа бэлтчихэд тэр усанда тусгай зориултын далайн давс минералууд үүдэг. Тэрийг хийж өгөөд ойролцоогоор сар орчим бэлтсэний дараа загсаа эхэлж юм дээ. Энэ олон юм шилэн загс аквариумтай загснуудыг чинь байнга ингээд өөрчлөлт энэ бас бохирдон те арчилгаа цэвэрлэгээ бас ихтэй л юм байна те. Ирүүн загсуудыг бол цэвэрлэхэд арчилгаа ихтэй. Гэхдээ дотроо бичил биосистемүүд бүгдэнд нь ажиллаж байгаа. Тэр био фильтр тэр системийг ерөнхийд нь хараад нэг ойролцоогоор 7-оос 14 хоногийн дотор хяналт хийгээд тэгээд алийг солих ба алинд нь яг хоодыг яаж өгөх тэрийг бүгдийг зохицуулж. Аквал маань Малавийн шөнийн аквал гэдэг нэртэй аквал. Яг өвчлж орчуулах юм бол Малавийн шөнийн хар үзүүрт гэдэг нэртэй аквал. Ягаад хар үзүүрт гэдэг нь бүх сэрвээ сэлүүрийнх нь үзүүрүүдээр хараар зурааснуудтай. Тэгээд амьд зулцэг гаргадаг. Байгаль дээр нэг ойролцоогоор нэг метр 60 орчим сантиметр болдог. Томууд нь метр 80 болдог. Тэгээд хүнлүү дайрдаггүй. Тийм найрсаг аквалын төрөлд орно. 80 метрийн гүнд амьдардаг. Тэгээ голцоо шөнийн амьдралтай хадгалаад Малавийн шөнийн аквал гэдэг. Номхон далаа энтхийн далаад амьдардаг аквал загсан. Ганцаараа ингэ байгаад зожигроод ч гэдэм үү янз бүрийн асуудал гарахгүй тий. Гайгүй дээ. Энэ өөрөө одоо 2 нас хүрэх гэж байгаа аквал. Тэгээд ойролцоогоор нэг 6-аас 7 жилийн дотор биеийнхээ хэмжээнд төрн тэгээд амьд зулцэг гардаг. Тэр болтлоо насан турш хүртлээ ерөнхийдөө асуудал жоохон гайгүй байдаг гэсэн. Насан туршээр үржлийн насанд болохоор нэг хань ижил бас нэг тиймэрхүү юм бас болж юм тий. Одоохондоо жижиг савтай болохоор ганцаараа хол ерөнхийдөө хангалттай байгаа. Зарим аквариумыг бас харсан л та ингээ харанхуй гэрэлгүй аквариум байх шиг үстэй. Тэр бол миний бодлоор одоо энэ бүр далайн гүний тийм загс махс байгаа юм болоо гэж бодсон шин. Шөнийн амьдралтай загсуудыг ерөнхийдөө гэрлийн унтраач хүмүүс үзүүлэхгүй. Өдөр гэрэл асаалтай хад унтаа байдалтай байгаа тийм. Шөнийн амьдралтай бас нөгөө амьтан шиг шөнийн амьдралтай өдрийн амьдралтай гэдэг амьд төртөл манад байгаа шөнийн амьдралтай амьтаас унтраастаад байж байгаа дотор. Тэгэхгүй бол гэрэл асангууд өдөр нь унтчихдаг тийм хүмүүст харагддаг. Тэрдээ адилхан. Монголд байдаг амьтдаас байсан уу юу? Монголд байдаг амьтдаас Алагдаахай ч юм уу. Тий, алагдаахай эднэр байгаа. Гэхдээ яг эднэр болохоор өөрсдөө манай Монголоос баригдаагүй. Өөр гадны нөгөө тижээвэр амьтаас тижээгчдээс авчирсан. Монгол
байдаг нүүдэлж ирдэг инхэд бэлцуухаа гэдэг бэлцуухаа хоёр шиг байгаа. Тэрийг болохоор Японы нэг шувуу судлаачаас авсан. Тэгээд зуран бага алаг дагаа. Энэ хоёр маань бас л өөр нэг жижигчээс авсан тийм байна. Яг барьж бол гаршуулж авсан юм бол байхгүй одоохондоо. Тэгэхээр одоо телевиз үзэн суугаа үзэгчтэй за хүүхэд багчууд те эцэг эхчүүд зориулаад та нэг манайд одоо ихгүй Улаанбаатар аквариум Улаанбаатар зоо аквариум маань хөлцөрөө гэдэг нэг сайхан уриалга хэлсэн шүү дээ. За нийт энэ нэвтрүүлгийг үзэж байгаа нийт үзэгчтэй манай зоо аквариумыг ирж таалан сойрхыг урьж байна. Манайх нэг ойролцоогоор 100 гаруй төрлийн загас 50 гаруй төрлийн амьтдаар 5 хүнд үйлчж байна. Нарны гүрний урд талд. Тий, зүүн урд талд. Нарны гүрний зүүн урд талд, хараагуучуудын үндэсний холбооны баруун талд, хуучингаар төмрийн зоовуудын хашаанд үйл ажиллагаа хийж байна. За баярлалаа. За ингээд өнөөдрийн аялал нэвтрүүлэгтээ та бүхэн хамтаа байна.